Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлээр та бүхэнтэйгээ хамтраад Монгол орны ургамлын олон янз байдал болоод зүйлийн бүрэлдэхүүний талаар судлая. Эхлээд та бүхэн багшийнхаа бэлтгэсэн асуултанд дор бүрнээ бодоод хариулахад бэлтгэрэй. За эхний асуулт гацуур мод хаана ургадаг вэ? Хоёр дахь асуулт замгийн амьдрах орчны онцлогийг нэрлэнэ үү? Гурав дахь асуулт гоёо хаана ургадаг вэ? За дор бүрнээ бодсон бол одоо бүгдээрээ хамтраад дээрх асуултуудад хариулъя. За гацуур модыг бол хүүхэд бүхэн сайн мэдж байгаа. За голын хөндөй, тайган ой, хад асах, хавцлын ихээр, шинэс, хушин ойн захаар имжээрлэн зурус байдлаар тархаж ургадаг ийм онцлогтой мод байгаа. Цэвэр гацууран ой маш ховор тохиолддог. За Монгол орны тухайд баруун хойд хинтийд гацууран ой тархацтай байдаг. За хөвсгөлийн нуруу орчимд голдуу голын эргээр за хаан хөхийд шинсэн ойд холимог байдалтай тархсан байдаг. За дараагийн асуулт замгийн амьдрах орчны онцлог. За мэдээж замаг бол усан орчинд амьдардаг ийм амьд бий байгаа. За далай, тэнгис, гол горих, хурай газар ч амьдардаг. Модны мөчр, хад чулуун дээр ногоон, хүрэн, улаан, хөх өнгийн замгууд тохиолддог байгаа. За мөн төвлжлэн хөрсний гадаргуу мөсөн дээр ч замаг ургадаг гэсэн ийм мэдээлэл байдаг. Усан дотор чөлөөтэй хөдөлж явахдаа амьдрал нь үргэлжилж идэг онцлогтой. За ийм онцлог амьдралтай амьд бисийг бол планктон гэж хэлдэг. За замаг нь бол фитопланктон байгаа. За гоёо Монгол орны тухайд улаан гоёо, цагаан гоёо ургаж тархсан байгаа. За улаан гоёо нь 9 товцог харамгийн үндэстээр нэг буюу хид хидээрээ бэлэгдэж ургадаг онцлогтой. Монгол орны тухайд их нуурын отгор, олон нуурын хөндөй, дорн говь, говь алтай, зүүн гарын говь, аршааны говь, алтай уур говьор тархаж ургасан байдаг. За цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэг. За мэдээж говь цөлийн ургамал загийн үндсэнд шимгчилж амьдардаг. За ингээд 4-5-аараа игнэж ургасан байдаг. Тархацын тухайд гэх юм бол дорн говь, галбын говь, алтай уур говийн, хар цагийн хоолой, зүүн гарын говийн, баруун хураа хотгор, олон нуурын хөндөйн, улаан нуурын хотгор, баян цаг, эргийн цагт тохиолддог ийм ургамал байгаа. Монгол орны улаан номд тэмдэглэгдсэн ховор ургамлууд юм аа гоёо. За ургамлын олон янз байдлыг ярихын тулд бид бүхэн англи зүйн нэгжүүдийг мэддэг. За амьд бие англи зүйн хамгийн бага ерөнхий нэгжийг бол зүйл гэдэг. За ингээд дээшлгээд төрөл, овог, баг, анги, хүрээ, аймаг гэсэн нэгжүүд байдаг. Та бүхэн бол сайн мэдж байгаа. За Монгол орны ургамлыг бол ерөнхийд нь хоёр бүлэг болгож авч үзэж байна. За эндээ бол нийт ургамал за дээрэс нь мөөгийг оруулсан байгаа. За нэгдүгээр бүлэг бол гурс ургамлын бүлэг. За үүнд далд өртөн буюу цэцэгт ургамал, нүцгэн өртөн буюу шилмүстэн, за мөн дээрэс ноём хэлбэртэн орж байгаа. Гурсгийн ургамлын бүлэгт замаг, хаг, хөвд, мөөг тэр бүрт орж байгаа. За ингээд Монгол орны ургамал за мөн мөөгийг хүрээгээр нь ангиж үзэх юм бол 2 хүрээнд хамаарах мөөг, 10 хүрээнд хамаарах замаг, за хаг, хөвд бол нэг байгаа. Уурс ургамал бол 5 хүрээнд хамаарж байгаа. За ангийн тухайд авч үзэх юм бол мөөг 7, замаг 13, хаг 3, хөвд 2, гуурс ургамал 12 ангид хамаарч байгаа. За багийн тухайд мөөг 20 баг, замаг 39, хаг 12, хөвд 20, гуурс 39 багт хамаарч байгаа. За овгийн тухайд гуурс ургамал 108 овогт хамаарж байгаа бол мөөг 56 овогт хамаарч байна. Төрлийн тухайд авч үзэх юм бол гуурс ургамал 684 төрөлд хамаарч байна. Мөөгийн тухайд 156 төрөл бүртгэгдсэн байна. За бид бүхний хамгийн сайн мэджих тоо бол энэ Монгол орны ургамлын зүйлийн бүрэлдэхүүн байгаа. Зүйлийн тоо байгаа. За 574 зүйлийн мөөг байна. 2003 зүйлийн замаг, 1056 зүйлийн хаг, 580 зүйлийн хөвд, 3160 зүйлийн гуурс ургамал. За үүн дотор болохоор цэцэгт ургамал, шилмүстэн, ойм орж байгаа. За ингээд зүйлийн тоог харьцуулж үзэх юм бол энд харагдаж байна. За Монгол орны ургамал за дээрэс нь мөөгийг ерөнхийд нь англи зүйн нэгжээр нь
үзэх юм бол 19 хүрээ 37 анги 130 баг 389 овог 1524 төрөл 7373 зүйл дид зүйлд хамаарах ургамлын бүрэлдэхүүнтэй. За Монгол орны нийт ургамлын бүлгүүдийг хуваар авч үзэх юм бол 3 ургамал 42.86% эзэлж байна. Хөвд мөөг бол 778, 786 гэсэн одоо харьцангуй бага хувийг эзэлж байгаа. За өнөөдрийнхөө хичээлийг эцэст нь дүгнээд хэлэх юм бол за дэлхийн бөмбөрцөг бол алсаас цэнхэр ногоон өнгөтэй харагддаг. За мэдээж ногоон өнгө нь бол ургамлан мөрхөвчийг ургамлан мөрхөвч бол ингэж харагдж байгаа. За ногоон ургамал бол амьд биеийн амьдралд бол зайлшгүй хэрэгтэй. Хүчил төрөгчийг үйлдвэрлэдэг. Та бүхэн бол сайн мэдж байгаа. За Монгол орны ургамлын аймаг нь 19 хүрээнд хамаарах 37 ангийн 116 багийн 388 овогт хамаарах 1523 төрлийн 7373 зүйл дид зүйлийн ургамалтай. За энэ тоо мэдээг та бүхэн дэвтэр дээрээ тэмдэглэж аваад цээжлэхэд эргээд та бүхэнд хэрэг болох юм аа. За ингээд өнөөдрийн хичээлтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал сэтгэл хөдлөж үлдээгээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.